Үргэлжлүүлээ та бүхэндээ дотоод үйл явдлаас танилцуулъя. Хүний хөгжлийн 21 мянган төгрөг тараахын тулд Чалкогоос зээлсэн өрөө өнөөхөр нь манай улс төлж дуусаагүй. За мөн үр төлөх ажиллагаач гэсэн төр зогсоод байгаа юм байна. За хаттын төрийн өмчит Чалко компанид нүүрсний үнэ бага зэрэг өсгөд нийлүүлэх гэрээ байгуулсан. Өнгөрсөн 7 дугаар сард дууссан учраас Чалкод нүүрс нийлүүлэх хит их алдагдaltaй болсонтой холбоотой мөн Чалко компани Эрдэнэс 5 толгой компанитай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн асуудал бий гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд байна. Манай талаас нүүрсний үнийн асуудлаар болоод гэрээний асуудлаар Чалко компанитай тохирлох ажлыг хийх байгуулсан ч одоогийн байдлаар албан ёсны уулзалт хараахан хийж амжаагүй байна. Гэхдээ ямар ч байсан нүүрс нийлүүлэх ажиллагаанд бэлтгэж 5 толгой дээр ажил өрнөсөөр байгааг мэдээлээ. За ер нь бол Эрдэнэс 5 толгойд тойрсон дэд үтсүүд бол дэд үтсийн бүх шийдвэрүүд гарсан байгаа. Бомбын төмөрлөө. За одоо нөгөө таран тээврийн гэрээ хэлцээр датагтан гэдэг. Тийм учраас бол бид өнөөдрийн хувьд бол энэ ашигт матуудын салбарт төмрийн хөлөр нүүрс хоёр дээр бол үнийн хямд мөчлөг ирчээд байна. Тийм мөчлөг бол бас тодорхой хугацааны дараа дээшлдэг. Нэг нь одоо саваа бэлтгэсэн гэдэг юм уу да. Шийдвэрээ бүрдүүлсэн учраас энэ компани бол үнцэнтэй болох энэ нөгөө 1072 ширхэг хувьцааг үнэтэй болох энэ ажлаа стратеги хийгээд явж байгаа л гэж. Манай улс экспортлох нүүрсний хэмжээг улам өсгсөн хэдий ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үн бага байгаатай холбоотойгоор нүүрснээс их ашиг бололцоо за үнэхээр бага байгаа. Гэхдээ хятад улс нүүрснийхээ импортыг нэмсэн гэдгийг таатаа мэдээ байна. За яг одоогийн байдлаар бол сэргийх хандлага бол одоо харагдахгүй байна. Тийм. Ер нь бол хятад улсын тухайд өнгөрсөн 7 хоногт бол нүүрсний ангилал стандартаа өөрчилсөн байгаа. Хоёрдугаарт өнөөгийн байдлаар жишээ 14 он гэхэд 32 сая тонн конгосч нүүрс экспортлсон. Энэ дотор нь бол Монгол улс нэлээд өндөр үзүүлэлттэй явж байгаа. Өнгөрсөн онд хятад улс 32 сая тонн нүүрс экспортлож авсны гол хувийг манай улс нийлүүлсэн байгаа. За нүүрсний үнийн өсөлт одоохондоо за өндөх найдвар бага байгаа цаашид дэд гүцэс болоод тээвэрлэлийн зардлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байх нь илүү гэдгийг албаныхан онцлон чухалчилж байгаа юм а.